За сайн байцгаана уу? Энэ бичлэгээрээ decision tree гэдгийг ярих болно. Бид нар өдөр тутамдаа ямар нэгэн шийдвэр гаргахдаа тодорхой хэмжээний асуулт өөрсдөөсөө асуугаад ямар нэгэн шийдвэр гаргадаг. Яг түүнтэй адилхан ажилдаг алгоритмыг танилцуулъя. Жишээлбэл өдрийн хоол идэхдээ бид нар эдгээр асуултыг асууж, асуулт болгоны хариулт ямар байхаас хамаарат шийдвэр нь ч гэсэн өөр байна. Тэгэхээр decision tree ангиллал буюу classification эсвэл regress хийх аль алинд нь ашиглаж болдог. Энэ бичлэгээрээ decision tree classification-ыг хийж харцгаая. Тийм бол илүү ойлгомжтой болох байх. Decision tree маань supervised learning техник болохоор эхлээд ямар датан дээр ажиллагаа харцгаая. Энэ зураглал дээр бууз, хуушур, банш зэрэг хоолнуудыг хэмжээ ба шаргал өнгө гэсэн хоёр шинжээр үзүүлсэн байна. Тэгэхээр бидний зорилго хэмжээ ба шаргал өнгө дээр үнэслэн хоолыг автоматар ангилах моделийг сурах нь байна. Тэгэхээр саяны өдрийн хоолны жишээтэй адил шийдвэрийн мод нь алхам бүртээ хамгийн оновчтой асуултыг тавихыг хичээдэг. Энэ хоол том уу жижиг үү гэдг нь бидэнд хоолны төрлийг тодорхойлоход их мэдээлэл өгч байвал мод хамгийн түрүүнд энэ асуултыг сонгоно. Тэгснээрээ боломжит төлбөрүүдийн дийлэнхийг шууд хасах эсвэл тодорхой хэсэг рүү хязгаарлах боломжтой болж байна гэсэн үг. За одоо шууд жишээгээр харцгаая. Анзаарах юм бол decision tree зангилаа цэгүүд болон салаа замуудаар бүрдсэн байна. Зангилаа цэгүүд нь хоёр төрөл байна. Эхний төрөл нь болохоор асуулт тавих буюу өгөгдлийг хуваах нөхцөл тавьдаг. Дараагийнх нь болохоор leaf nodes. Тэр нь болохоор эцсийн ангилал буюу гарчгийг илэрхийлдэг. Салаа замууд нь болохоор зүүн тишээ байгаа нь тийм, баруун тишээ байгаа нь үгүй буюу асуулт асуух үед аль хариултаас хамаарч тэр зүг рүүгээ хардаг. Энэ decision tree-д хамгийн ихний асуулт нь шаргал хэмжээ 0.55-аас бага. Энэ асуултыг хамгийн ихэнд тавьснараа хуушуур ангиллыг 100% бүрэн ангилж чадж байгаа болохоор хамгийн их information gainтэй гэж үзээд хамгийн ихэнд асууж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо үлдсэн нөгөө хэсэг нь болохоор баншуу буузуу гэдгийг ялгахын тулд дахиад нэг асуулт тавих хэрэгтэй. Хэмжээ 0.35-аас бага гэдэг асуултан дээр тийм буюу банш зүүн тал, үгүй буюу баруун талд нь бууз байна. Энэ диаграмыг датасетийнхаа 2D зураглал дээр харах юм бол ингэж хуваалтуудыг хийж ин гэсэн үг. Y тэнхлэг дээр зааг үүсгээд тэгээд дээдлийн хэсэг хуушуур гэж ангилаад доотлын хэсгийг нь дараагийн decision tree-ийн асуулт буюу хэмжээгээр нь бас яг заасан цэг дээр зааг тавиад тэгээд хоёр ангиллаа ангилж гин. Эцэст нь манай ангиллууд датануудаа сайн ангилж байгааг харж болно. Decision tree-ийн тодорхой зогсох шалгуур хангагдах хүртэл үргэлжилдэг. Жишээлбэл заасан максимум гүнд хүрвэл эсвэл зангилаа дотор минимум өгөгдлийн хэмжээнд очивол эсвэл бохирдлын хэмжүүрийн босго хэмжээнд хүрвэл зогсооно. Ингэснээрээ мод маань хитрхи нарийн хуваалт хийх ч юм уу эсвэл ойлгомжгүй болохоос сэргийлнэ. Жишээлбэл саяны жишээн дээр илүү их мод маань илүү их хуваалтууд хийгээд байж болно яг ингэж. Гэхдээ шинэ дата орж ирэхэд training set-д хитрхи зориулсан хуваалтууд хийцэн болохоор шинэ датанд тохирохгүй буруу ангиллуудыг хийж эхэлнэ гэсэн үг. Тийм болохоор зогсоох шалгуур тавих нь маш чухал. Ерөнхий байдлаар нь ойлгосон болохоор одоо харин яаж энэ заагуудыг олж салгаад train хийж байгааг харцгаая. За үүний тулд entropy гэж юу байдгийг ойлгох ёстой. Тэгээс 1 хүртэл тоо байх ба их байх тусам нэг багц дата холимог байгааг харуулна. Харин бага байх тусам нэг төрлийн ангилалд байгаа буюу цэвэр багц гэж үзнэ. За томьёо нь энэ бөгөөд p нь тухайн үйл явдал болох магадлал. Үйл явдлуудын магадлалууд хоорондоо илүү ойрхон болох тусам entropy буюу тодорхой бус байдал ихснэ. Тэгэхээр аль болох entropy-г багасгах буюу аль болох цэвэр багцуудыг гаргаж авах хуваалтуудыг сонгож хийж байна гэсэн үг. Энэхүү үйлдэлийг хийдэг алгоритм маань яаж ажилладаг вэ гэвэл туршиж болох бүх хувьсагч болон утгууд дээр хуваалт хийгээд хамгийн их мэдээллийн ашигтай буюу entropy-г хамгийн ихээр багасгаж байгаа тэр утга болон хувьсагч дээр заагаа сонгож нode үүсгэнэ гэсэн үг. За ахиж хуваах хэрэггүй болсон үед тэр багцд байгаа хамгийн их ангиллын нэрээр leaf node үүсгэнэ. За хэрвээ regress хийж байгаа бол тоон утгуудын дундаж утгыг leaf node-оор тавина. За ингээд зогсох шалгуур хүртэл яг адилхан энэ дарааллаар энэ алхмуудаар ажиллана. За entropy-ийн хооронд хаяа Gini impurity гэдэг зүйлийг ашиглаж болно. За ер нь бол ялгаагүй гэхдээ ихэнхдээ entropy нь илүү
баланс алдагдсан датасетэд илүү тохиромжтой. Гэхдээ илүү хурдан train хиймээр байх юм бол Gini imperative ашиглах юм бол арай тохиромжтой. Яагаад гэвэл логарифмыг томьёонд ашигладаггүй. Decision tree ойлгомжтой, хурдан, хялбар боловч тогтворгүй. Өгөгдлийн багахан өөрчлөлтөнд модны бүтэц бүтэн өөрчлөгдөж болно. Жишээлбэл датанд маш багахан өөрчлөлт ороход ийм өөр сургагдаж болно. За энэ бичлэг маань ингээд дуслаа. Тэгээд practice notebook байгаа гэдгийг бити мартаарай. Тийм болохоор description руу ороод өөрөө туршиж үзгээ мартваа. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая.